Спортны өглөө хөтөлбөр өглөөний танин мэдхүү болонгаараа үргэлжлэн үзэгчтэй хүрч байна. Тэгэхээр өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. За өнөөдөр бид чухам ямар зургуудыг танилцуулах вэ? За өнөөдрийн бэлдэж ирсэн зургуудын хамгийн түрүүнд гэх юм бол энэ зурагт харагдаж байгаа 9 настай бяцхан охиноор түүхээ эхлэе гэж бодож байна. За бид нар яагаад өнөөдөр энэ охиныг сонгож авсан гэхээр хэдий ингээд ийм 9 настай айгу жоохон харагдаж байгаа ч гэсэндээ айгу жоохон хамаас ингэж харагдаж байгаа ч гэсэндээ өөрийнхөө нөгөө биед баймааргүй тийм асар их том хүсэл мөрөөдөл зоригтой охин байсан. За тэрээр өөрийнхөө төрсөн өдрөөр нөгөө бэлэг авахын хооронд бэлэгнийхээ мөнгийг цуглуулад тухайн мөнгөөрөө хэрвээ $300 хүрэх юм бол унтны цэвэр усгүй байгаа тийм Этиопийн ард иргэдэд ядаж 15 хүнд унтны цэвэр усыг нь хангаж өгөхөөр тийм мөрөөдөлтэй байсан юм байна энэ охин маань. За тэгээд тухайн энэ яг төрсөн өдрийнх нь үеэр бол $220 цугласан гэж үздэг. За тэгээд хэдий ингээд яг зорилгодоо хүрэх төгсөн боловч харамсалтайгаар яг энэ үйл явдал болсноос 1 сарын дараагаар хороог орхисон байна. За тэгээд энэ охины гайхамшигтай энэ түүх маш олон телевизээр дэлхийн өнцөг болон бүрт цацагдсанаар тухайн охины дансанд 1 сарын дотор $1.2 сая ам доллар цугласан байгаа. За тэгээд энэ явдал болсноос хойш 1 жилийн дараа охины ээж өвөө эмээ нар охиныхоо биелэг хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд Этиоп улсыг зорьсон байгаа. За тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн байдлаар бол энэ охины хүсэл мөрөөдөл хангалттай биелсэн гэж үзэж байгаа. Учир нь гэх юм бол яг одоогоор Этиоп улсад энэ охины яг нөгөө мөрөөдөл хүслийн дагуу 143 тасганы 37,000 гаруй иргэд ерөнхийдөө унтныхаа цэвэр устай яг залгасан байна гэж үзэж байгаа. За одоо энд ингээд баримтат зургууд харагдаж байна. Тэгэхээр энэ охин бол 9 настай. Тэгээд өөрийнхөө биеинд насанд баймгүй тийм их хүсэл мөрөөдөл зоригтой. За чухам энэ Этиоп улсын талаар хинээс яаж дуулж мэдж авсан юм болоо? Тухайн сэдвийг уншиж байхад ээжтэй ярилцлага байсан л да. Тэгээ энэ дээр яг өөрөө чинь тавьсан асуултыг бол тавьсан байсан. Тэгэхэд ээж нь бол манай хүүхдийн багш нь яг хичээлийн талаар нөгөө дэлхийн өнцөг буланборт ямар хүүхдүүд оршин сууж ийн яг танаа өсвөр насныхан яг чамтай ижил насныхан те яг яаж амьдарч ийн гэдгийг аягүй сайн харуулж ойлгуулж ерөөдөө дэлхийн өнцөг буланборээс тэгж ижил насны хүүхдүүдийн нэвтрүүлэг бэлддэг юм байлээ. Тэндээс бол Этиопийн хүүхдүүд бол аягүй тийм цэвэр усны хачигдалд орчихсон сурах боловсрох тийм нөхцөл байхгүй гэдэг аягүй тийм мэдээлэл сайтай байдаг гэж үгүй. Манай бас боловсролын системд ч гэсэндээ оруулмаар бид нар одоо хүүхдүүд маань зөвхөн одоо манай хажуу айлын хүүхдийн үе гэдэг эсвэл одоо манай найзын үе чинь гэдэг л ийм ойлголттой. Тэгээ энэ хүрээнд донд л амьдраад байна шүү дээ. Дэлхийн ертөнцид дэлхийн хүүхдүүдийн үе чинь дэлхийн хүүхдүүд ямар одоо сөрөг зүйлстэй уулзраад байна, ямар сайхан зүйлстэй уулзраад байна гэдгийг ер нь одоо энэ хүүхдүүдтэй таньж мэдүүлэх дээр эцэг эхчүүд, багш нар ер нь манай Монгол улсын боловсролын систем илүү одоо анхаарах хэрэгтэй болов гэж бодож байна. За энэ мэдээлэл дээр нэмж хэлэхэд энэ тухайн мэдээллийг их сурвалж Water.org гэдэг дэлхийн хамгийн том усны сайт гэдэг. Одоо цэвэр усны асуудал хөндөгдөг. Тэр сайтн дээр нийтлэгдсэн. Энэ дээр ээжийнхэн тэр нэг Этиоптэй улсад очиод ингээд хүмүүс тусалж байгаа тэр бичлэг нь яг ингээд бүрэн ихээр ингэж нийтлэгдсэн мэт юм байлаа. Манайхан хүсвэл тэр сайт руу ороод эсвэл YouTube дээр сэрж игээд үзэж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж үзэж байна. За дараагийн зураг. За дараагийн зураг бол энэ хөл бөмбөгийн суперод Криштиано Роналдогийн энэ одоо өдийн өндөрлөгт хүрсэн одоо түүхийн эхлэлийг өөрөө дурсан ярьсан байдаг. Энэ талаар одоо би ярих. Одоо энэ талаар ярья. За энэ болохоор ингээд Альберт Пантро гэдэг багийнхан найз. Энэ хоёр болохоор багаасаа Португалд хөл бөмбөг гудамжинд тоглож өссөн. За тэгээ 18 наснда одоо өсвөрийн шигшээдэ өсвөрийн багт тоглож байгаад Португалийн хамгийн том клубүүдийн нэг бол Sporting Lisboa гэдэг клубд одоо ингэж хоёулаа шалгалт өгөхөөр очив юм байна л да. Тэгвэл тухайн багийн менежер нь болохоор таарын одоо энэ тоглолтын дээр хамгийн олон гол оруулсан тоглогчийг би багтаа авнаа гэж хэлсэн байдаг. За тухайн багт орно гэдэг бол Португал хүүхдүүдийн мөрөөдөл тэнд орсноор бол дэлхийн түвшинд гарах үүд алгана гэж өгдөг байгаа. За тэгээд тухайн тоглолтын дээр Криштиано Роналдо найзтайгаа ингээд 3-0-ийн харьцаатай тухайн тоглолтод хоцсон байдаг. Эхний голыг Криштиано Роналдо оруулаад хоёр дахь голыг
Альберт Пантро гэдэг найз нь оруулаад за 3 дахь голыг нь одоо Кристиано Роналдо бүр сэтгэл хөдлөн одоо ярьдаг гоё түүх нь болохоор 3 дахь голыг тухайн найз нь ингээд хаалгач хийсэр ганцаараа гарч ирээд өөрөө зөхиод оруулчих байсан чинь Кристиано Роналдо руу паслаад Кристиано Роналдо нь хоосоо хаалганд гол хийгээд тэгээд одоо дасгалжуулагч нь одоо Хелси осороо Кристиано Роналдог клубтаа авсан байдаг. Тэгээд тоглолтын дараа Кристиано Роналдо асуусан байгаа юм л да одоо ингээд найзаа чи одоо яагаад өөрөө хийхгүй надад дамжуулчих байгаа юм бэ гэж асуусан чинь надаас илүү чи илүү авьяастай чамд илүү авьяас байгаа гэж хэлсэн байсан юм байна. За тэгээд ингэснээр бол тухайн залуугийн хөл бөмбөгийн гараар тэр тоглолтоор шууд өндөрлсөн. Тэгээд тэрнээс хойш дахиж хөл бөмбөг тоглоогүй. За Кристиано Роналдогийн амжилт бол цаашаа ингээ үргэлжлээд буйхан үргэлжилсэн тийм. Одоо энэ өндөрлөгт хүрэх гараан тавигдсан. Одоо бол дэлхийн шилдэг хөл бөмбөгчнүүд шагналыг 5-таа авсан байгаа. Ахаа тэгэхээр хүнд нөгөө үнэн чин сэтгэлийн жинхэнэ найз байна гэдэг одоо нөгөө муу найз бол өөрийнхөө найзын амжилтанд татаархдаг тийм минийх байгаасаа гэж хүсдэг бол жинхэнэ найз бол энэ амжилт миний найзах байгаасаа тийм миний амжилтыг миний найз ч гэсэндээ хүртээсэй гэж хүсдэг. Миний найз амжилттай яваасаа гэж боддог. Яг энэ жишгээр одоо Кристиано Роналдод хамгийн азтай нь үнэхээр сайхан нэг алт шиг найз бол заяасан байна. Гэхдээ одоо чухам нөгөө Кристиано Роналдо маань дэлхийн хэмжээний яваад болчихсон тийм. Нөгөө найзтайгаа одоо чухам ямар харилцаатай ямар одоо төвшөнд байдаг юм бол доо. За мань хүн болохоор ерөнхийдөө ажилгүй гэртээ суудаг. Тэгээ ерөнхийдөө хэнийч одоо санаанд оромгүй чинэлэг амьдралтай. Тэгээ сэтгүүлчд одоо Кристиано Роналдо ийм түүх ярьлаа. Энэ хэр бодтой вэ гэж өөрөөс нь очиж асуусан чинь энэ түүх бол үнэ. Гэсэн чинь та одоо яагаад ингэ ажилгүй насаараа ингэ те одоо байнга ажил хийдгүй ингэ байгаад яаж ийм баян чинэлэг амьдраад байна гэж асуусан чинь энэ бүхнийг Кристиано Роналдо бэлгэлсэн юм а гэж хариулсан. Үнэхээр сайхан нөхөрлөө нэ тий. За дараагийн зураг. За дараагийн зураг болохоор энэ зурагт харагдаж байгаа энэ хүний талаар ярих гэж байна. За тэгээ зургаас нь харахад ер нь ингээл нэг амар жоохон хүүтэй хүн харагдаж байгаа. Тий хүнд гар харагдаж байгаа. Гэл биеэр ингээл битүү шивэстэй. Тэгээд шоуперчин залуугаа мотоцикл ундаг. Тэгээд мотоцикл ундаг ингээл энэ нүдний хар шил зүгэл нэг амар юм нийл савх мөх болоод ингээл явж идэг. Тэгээд энэгээрээ бид нэр энэ түүхээр юу илэрхийлэх гээд байгаа юм гэхээр ерөнхийдөө аливаа зүйл яг харагдаж байгаасаа бас өөр байж болдог шүү. Яг харагдаж байгаа тухайн зүйлийг хүлээж авах нь жоохон буруу өрөөсгөл ойлголт юм аа гэдгийг харуулахаар нэг ийм түүхийг бэлдсэн байгаа. За тэгээ энэ залуу яг яасан юм бэ гэхээр нэгэн удаа гудамд ингээ явж итлээ айгүй нэг тийм хөөрдөм жоохон охинтой таарлтжээ. За тэгээд нөгөө охины ч айгүй хөөрдөө тайрлаа зүгээр л нэг тийм дотн илгэмсгээр одоо ингээд мэдчилгээд очиход түүнийг ингээ холоос харж ийсэн ээж нь болохоор бүр ингээ амар сүрчгнэл баргалж минь хүүхдийг аллаа барьлаа тэгээл бүр араатны савраас ингээ хүүхдээ бүр ингээ хавлааж байгаа юм шиг бүр амар тийм сүртэй дүр зураг үзүүлсэн байна. Тэгээд энэ залуу болохоор одоо нэг тийм тухайн үед болохоор яг л энэ харагдаж байгаа шиг тийм ингээл амар нүдний шил зүүцсэн амар тоног төхөөрөмжтэй тий тоногулчихсан ингээ явж исэн. За тэгээд гэртээ харангуудаа өөрийнхөө фейсбુક хуудасанд нэг нийтлэл бичсэн баа. За тухайн нийтлэлд юу гэж хэлсэн байна вэ гэхээр за Тим Хортны дэрэгдэх кафед өнөөдөр таарлцсан гэр бүлд хандаж өгүүлэх нэ. Би бол өнөөдөр та нартай таарлцсан том биетэй нийл шивээс болсон 127 кг жинтэй мотоциклч залуу байна. Би цутгуурч нар ажилладаг бөгөөд хаяа нэг шар ариг уучдаг. Гаднаас харахад өнөөдрийн намайг харж байсан айдас үзэн ядалт бүхий харцыг төрүүлмээр тийм итгээ сонин дүр төрхтэй хүн. Гэвч би их нэртэйгээ хандлаад 11 жилийг маш аз жаргалтай өнгөрүүлж хүүхдүүд маань намайг баяр хүртэгээр ааваа гэж дууддаг. Би коллеж төгссөн. Ээж минь надаар ухаангүй бахархан ийм сайгүй төрүүлсэн нь үнэхээр олдшгүй аз завшаан гэж ярьдаг. Миний үеэл дүүнэр аавгах югтэй хичнээн талархаж явдаг зэргийг та нар сайн мэдэхгүй л дээ. Тэр ч бүхэл нэг удаа охин маань гараа хугалахад би охиноосоо ч илүү шаналж уйлж ийсэн. За тэгээ би ном унших дуртай Ахмад ажтыг үнийг хүндэтгдэг, тэдэнд байнга тусалдаг. Танай бяцхан охинтой мэдчилгээр очих үед та нархан минь бид ийм заваа мотоциклчидтэй ярьж болохгүй хэмээн өгүүлж байсан хэдий ч танай байшинд гал гарсан тохиолдолд нөгөө муу заваа мотоциклч нь гомдол бөхөмдлөө умартаад охиныг чинь хайртай алтан загсыг аврахын тулд шатаж буй гал руу
хамгийн түрүүнд дахин орох болно гэдгийг та санаж яваарэ. Хүндэтгсэн люк гэсэн ийм нийтлэлийг Facebook дээр одоо нөгөө бичиж үлдээснээр ерөөдөө маш олон хүний хандлтыг авсан тийм ерөөдөө харагдаж байгаагаас гаднах байдал бид нарыг яг зөв тодорхойлж чаддгүй маа гэдгийг илэрхийлэх бас нэг юм фото мэдээлэл байна. Тэгэхээр ер нь бид тийм л дээ аливаа зүйлийг хүмүүс нэг өнгөц гадна талаас нь харчаад дүгнчээд тэгээд дотроо өөр нэг тухайн хүний дүрийг үсгээд те өөр яг шууд гадна талаас нь дүгнэнгүүтээ энэ хүн яг л ийм байх гэж боддог тийм. Гэтэл энэ тухайн хүний сонирхдаг зүйл байж болно. Эсвэл одоо яагаад ийм дүр төрхтэй байгаа нь бас нэг шалтгаан байж болно тий. Одоо үнэхээр нүрэнд амар сорвтой тийм хэрцгий юм шиг харагдаж байгаа хүн тэрний цаана тэр сорив ямар түүх өгүүлж байгаа, ямар гал руу ч юм уу ямар одоо аимшигын зүйлийг туулж гарсан хүн өнөөдөр бас бидний хажуу зогсож байгаа гэдгийг бид мэдэхгүй. Тийм учраас ер нь аль болохоор хэрвээ чаддаг бол өөр өөртөө хичээгээд хүнийг шууд гаднаас нь хараад үнэхээр бид ер нь болох хэрэгтэй, зогсоох хэрэгтэй байгаамаа гэдгийг олон түүхүүд бас бидэнд сануулж идэл та. Тэгээд өнгөрсөн даваа гарагт эх орны өглөө хөтөлбөрт лав гарагт байхаа нөгөө экстрем йог хийдэг залуу орсон л яг аюулгүй монголчуудад ордог. Тэгээд үнэхээр бүр ингээд амар шивэс мэвстэй тэр хүнийг харахад яг л одоо энэ хүн шиг тий хүн одоо охинтой найраа зогсож байгаа юм бол яна холт гэмээр тийм хүн гаднаас нь харахад гэхдээ тэр хүн дотроо яг үний эрэхтэй бол 2 хүүхдийн эцэг. Хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй маш сайн маш сайн маш сайн хүү. Тийм одоо сайхан нинжин сэтгэлтэй яриагаа сонсоход хүртэл хүн тэр нь мэдрэгдэхээр тийм сайхан хүн л дээ. Тэгэхээр бид үнэхээр яг л нөгөө түрүү хэлсэнчлэн хүн болгоны ардтал нэг түүх байгаа. Хүн болгоны сонирхдаг зүйл гэж байгаа. Тэр болгоныг дандаа нөгөө зан арашинтай тий эсвэл одоо юу гэдгийг өөрийнх нь дотоод хүнтэй нь холбож ойлгохос боломжгүй болохгүй гэж бол боддог л да. За дараагийн зураг. За дараагийн зураг бол нэг юм өвгөний зураг байна. За энэ нэг юм. Энэ яасан өвгөн гэхээр 20 дугаар зууны секс гэлэг дэмдэг Америкийн жүжигчин алгач өөрчин Мэрилин Монро одоо хөнөөсөн гэж өөрөө одоо сүлд мэдгдснээрээ энэ бол асар их хүмүүсийн хандлтыг авч байгаа зураг байгаа. За энэ юу ямар учиртай өвгөн ингээд эмнэлэг төвчнө гэхээр энэ нь болохоор Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужийн Сентина General Hospital гэдэг эмнэлэг төвчж байгаа 78 настай ийм өвгөн байгаа. Энэ нь болохоор 1959 оноос 72 оны хооронд Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар тусгай хүчинд асар өндөр бэлтгэгдсэн тийм одоо захиалагт улс төрийн аллах гэдэг захиалагт тийм одоо алуурчин Хүсний алуурчин юм тийм. Гэтэ нэг улс төрийн улсын одоо алуурчин гэсэн үг баг. Ямар амар юм бэ? Тагнуулын ерөнхий газрын. Тагнуулын ерөнхий газрын. За энэ хүний үүрэг болохоор одоо Америкийн одоо хөгжилд саад боллоо гэж үзэж байгаа. Одоо дээрэмчин, тоноолчин те улс төрийн зүтгэлтэн кино жүжигчд гэдэг те Америкийн хөгжилд саад боловсруулж одоо учруулна гэж үзэж байгаа тэр хүмүүсийг бүгдийг одоо захиалгаар цааш нь харуулдаг. Тийм хүн байна. Бурхан минь. За энэ болохоор багтаа тавуулаа ажилдаг байсан. Одоо бол 3 хүн үлдсэн байгаас одоо энэ өвгөн бол ерөнхийдөө ингээд өглөө үлээгээд хоногоо үлээгээд өвчж байгаа. Аха гэхдээ уучлаарай нэг зүйлийг сонирхолтой санагдаад байна. Энэ тагнуул гэдэг чинь улсын онцгой нөгөө объекттэй улсын онцгой байгууллага байгаа. Улсын нууцыг бүгдийг мэдчихийдэг. Тэгэхээр энэ одоо тагнуулд хэдэн ч оноос ахуулаад ажиллаж исэн бай. Ер нь одоо ажилд орохосоо одоо хүртлээ, нас барах хүртлээ энийг одоо ёстой нэг цоочтой авдар мэт те амаа өстой сайхан жимигээд нууцлаад нөгөө бурхны оронд очдөг гэж ярьдаг штеп. Тэгэхээр энэ хүн яагаад энэ нууцыг задлчих вэ? За энэ болохоор Мэрилин Монрог алсан шалтгаан нь болохоор Мэрилин Монрог Америкийн эсрэг тэрс үзэлтэн гэж үздэг байсан юм байна л да. Тухайн тагнуулах нь. Яагаад тэрс үзэлтэн гэж үзсэн гэхээр Мэрилин Монро өмнө Америкийн ерөнхийлөгч Кеннеди, Кубын ерөнхийлөгч Фидель Кастро хоёртой хоёуландаа нь уулздаг байсан. Тэгээд коммунист одоо удирдагчид ардчилсан ерөнхийлөгчийн одоо тийм одоо тагнуулын байдалтай байж магадгүй гэдэг үндслээр одоо энэ хүний дарга одоо тэр хүн одоо иймэрхүү даалгавар өгөөд 1952 оны 8 сарын 5-ны шөнийн 1 цагт Мэрилин Монрогийн гэрт нь очиж одоо наркозонд хийдэг тийм асар хүчтэй юмыг бидний хэмжээгээр тарьж ороосон байт юм байна. Тухайн үедээ бол энэ нууц байсан болохоор Мэрилин Монрог
одоо нэг амиа хорлсон болгоч харагдуулаа гэсэн таалбар аваад тухайн үед бол хэвлэл мэдээлэлээр одоо ч гэсэн Мэрлийн Монроо бол амиа хорлож өгсөн гэдэг мэдээлэл байдаг. Гэтэ энэ яг баттай юу? Энэ өвгөн бол өөрийгөө бол баттай. Энийг тэгээд хамгийн гол одоо тагнуулын төв газрын бүгд хамгаалтанд авцсан. Тэгээ одоо та нар сайн харах юм бол энд ингээд Тийм гав биш тий. Одоо ингээд өндөр хамгаалт нь бол одоо энэ хүнээс дахиж үг гаргахгүй тулд ингээд бүх юмыг ингээд хамгаалтанд авцсан. Одоо санамсаргүй байж байгаа л энэ хүн айгуу нууц үйл ажиллагааны талаар ярьсан юм шиг. Тэр үеж сандраад 37 хүнийг одоо энэ ажиллагаанд орж одоо хөнөөсөн байгаа. Тэрний ганц эмэгтэй нь болохоор Мэрлийн Монроо. Бус нь бол дандаа алдартай жүжигчтэй улс төрийн зүтгэлтнүүд гэдэг ингээд 37 хүнийг бий бол ингээд манай баг нөө 5 хүний баг ингээд хөнөөсөн байгаа гэж мэдээлэл. Гэтэ энэ бол яг баттай мэдээлэл бас биш. Энийг нотолчоогүй. Тэгээ Мэрлийн Монрог энэ хүн хөнөөсөн юм байна. Эсвэл Мэрлийн Монроо тагнуул байсан юм байна гэж хэн ч нотлоогүй. Зүгээр энэ өвөөгийн хийсэнчлэн ерөөсөө хийсэн үг нь л одоо нэг өсний нотлохоо гэдэг юм уу те баримтгүй нэг одоо их сурвалж нь олон нөгөө өөрөө л болж байгаа юм л да. Тэгээ би бол зүгээр иргэн хүнийхээ хувьд бол 100% итгэхгүй л байна. Хэрэв үнэхээр тагнуул тэрийг тодорхой хэмжээнд энэ хүн тэр 37 те хүнээс ингээд зөвхөн Мэрлийн Монрогийн тухай яриаггүй л яж тарна шүү дээ. Өмнө бас нэг хин нэг нэж тухай юм уу ярьчихсан байж тарна. Хэрэв тэрийг одоо тагнуул тэр дор нугаас мэдэх нь ойлгомжтой. Мэдээд энэ хүний амийг одоо дарддаг юм уу яадгийн те тодорхой хэмжээний арга хэмжээ авна шүү дээ. Тэгэхээр энэ бол би яг бас баттай гэж бол бодохгүй байна. Тэгээ тэр хороосон ерөөдөө 37 хүн дотроос цор ганц эмэгтэй байсан Мэрлийн Монро гэж бас ярьд юм билээ. Цор ганц эмэгтэй. Тий. Тий одоо тэд нар л тэр өвөл тэгж яриад байгаа юм л да ер нь бол тий. За дараагийн зураг. За дараагийн зураг нь гэдэг юм бол бид нэг 5 өөр сэдвийн дагуу амьтдын болон гэж байгаа. За тэгээд энэ амьтдынхан болон бид нар болохоор нэг тогос аалз гэдэг аалзны талаар цусан ярих гэсэн тогос аалз. Нэрнээсээ ерөөхдөө ойлгомжтой одоо ингээд зургийг хүч байгаа тийм. За тийм. Зурагт одоо ингээд харж байхад яг ингээд нөгөө тогсч ингээд өдөөд илэхээр айгу гой өнгийн ингээд өдөөд гаргаж ирдэг шүү дээ. Яг тийм одоо үзүүлж одоо тийм үзэсгэлэнтэй харагдчихэж тэрүүгээрээ олзоо барьж иддэг тийм амтан байгаа. Тэгээ энэ аалз нь болохоор ерөөхдөө халуун орны ойд маш их илбэг байдгаас Австрали төвд ерөөхдөө хамгийн олон төрөл зүйл байдаг гэж үздэг юм байна. За тэгээд бас нэг өөрөөр болохоор өсөрдөг аалз гэж нэрлэдэг. Яагаад гэвэл 10 см орчимд энэ өөрөө нэг юм харандааны үзүүр шүү дээ. Харандааны үзүүрийн хэмжээд ийм жижиг алцахгүй. Тэнгүүтээ өөрийнхөө биед баймгүйгээр хол өсөрч чаддаг нь 10 см орчим хол өсрээд эдж тэжээлээ барьж иддэг. За барьж иддэг эдж тэжээл нь болохоор юу гэдэг юм гэхээр ялаа шумуулыг хөвчлөг барьж иддэг байгаа. Тэгээд ерөөхдөө Австрали хамгийн олон төрөл зүйл амьдардаг гэж үздэг байгаа. Аха энэ хүний биед хортой юу? Хүнд хортой юу? Ер нь ингэж үздэг юм билэ. Хортойгийн хувьд дэлхийд дээр 200-аас 300 төрлийн аалз байдаг гэж үздэг юм байна. Тэнгүүдээ түүнээс 20-од нь хацаад ерөөхдөө өөхөх аюулт хүрэхээр маш хортой 20-одх нь л тийм одоо төрөл зүйлийн аалз байдаг гэсэн. Үлдсэн нь болохоор ерөөхдөө тийм ч хортой биш. Ерөөхдөө зөвгүйтэй зөрлөхөд болно гэж үздэг юм байлээ. За тэгээд аалзнуудыг ерөөхдөө харахад маш аимшигтай боловч ерөөхдөө нэг амар тийм хор гим учруулад ах нь харьцангуй ховор. Гадна талаас их аимшигтай харагддаг. Гэхдээ дотор талаас тийм ч хортой амт биш л юм байна тий. Тэгээд бас нэг сонирхуулаад ерөөхдөө заавал энэ нэг тогос аалз биш те. Ерөөхдөө аалзнуудын талаар ганц нэг мэдээлэл өгөхөд бол тарантула гэж зүйлийн юу байд юм бэ? Аалз. Энэ нь болохоор ерөөхдөө 40 жил амьдардаг юм байна. 40 жил. Тэгэхээр зарим хүмүүс нэг гэрийн нөхцөлд аалж тижих хоббитой хүмүүс байд юм байна л те. Монголд бас нэг хүн байдаг гэсэн сонсч байсан. Тэгээд яагаад аалзыг тижээдэг гэсэн чинь зарим нэг гэрийн тижээмэл амьтдад өсрөөл нэг 10 жил ч юм уу те. Өсрөөл нэг 10 жил амьдарчдаг бол энэ зүйл төрлийн амьтад бараг 40 жил хамт амьдарч чаддаг. Тэгэхээр зарим гадны улс орнд бараг насан туршийнхаа найзаа гэж хүлээн зөвшөөрдөг гэсэн сонирхолтой мэдээ өгдөг. За тэгээд дараагийн нэг сонирхолтой мэдээ болохоор эмэгтэйчүүд ирчүүдээс айдгаас 4 дахин илүүгээр аалзнаас айдаг гэсэн мэдээлэлтэй тийм ээ. Тэр юу нь бол үнэн баг шүү. Үнэн ортой тэгээд эрдэмтдийн үзэж байгаагаар болохоор эмэгтэйчүүд ерөөхдөө байглаасаа аалз могоноос айх нь ерөөсөө ирчүүдээс хамаагүй их байдаг гэж бас үздэг юм байна. Миний хувьд болохоор бас аалз ус айгуу
дуртай жоох одоо айгүйх гоё харагддаг юм нэг. Ямар амар юм би. Тэгээд би бас тийм өсрөхөг аалд хийжихийг айгүй хүсдэг. Тэгээд Монголд нэг хэдэн амтны дэлгүүрээр орж үзсэн солио мэгаагүй. Аха байна уу Монголд? Аа. Амтны дэлгүүрээр зарим дэлгүүрээр зардаг юм билээ. Шилхэнд хийсэн байна л тэ. Яа бас л юу шүү. Хэдэжэдэг. Тэг яг уу яг ингээд гарч ирээд би энэ дээгүүр явж мөн юм байна л да. Зүгээр хараад байж байгаа л гоё те шилээ ороод бас Би ингээл нөгөө мэдээлэл цуглуулж хаад ингээл нөгөө нэг алдартай нөгөө юуны зурагчтай авсан амар бүр яг ингээ ойртуулаад амар томглог авсан зургнууд. Тэгэл хамгийн хайсан нүднээс нь л амар хайсан да бүр яг ингээл тэгэл амар бүр ингээл яг ингээл нөгөө компьютераа дэлгэцэн дээр ингээ гараараа дарчаал зургийг харахгүй текст юм шиг. Тэгэж мэдээлэл бэлтгэсэн. Надад бол стан мухаан. Тэг хамгийн мохонд яа. Тийм бүр би ярьдаг штэ. Аасны тухайсан чи за ингээд бидний өнөөдөр хүргэсэн зураг маань бол ингээд дууссан тий. Аха тэгээд бид дэлхийн фото танин мэдхүү Facebook групптэй болвол өглөөний танин мэдхүү болонгаа хамтран хүргэдэг. Тэгэхээр үзэгчтэй хэрвээ энэс илүү сонирхолтой зурнуудыг олон сонирхолтой мэдээллүүдийг зургаар дамжуулан үзэх хүсэх юм бол дэлхийн фото танин мэдхүү Facebook группээр зочлоод үзээрэй. Тэгээд танай групп бол хүмүүст нээлттэй штэ тий. Ороод гой зураг үзээ, сонирхолтой мэдээллүүдийг авахд нээлттэй. Гэхдээ хэрвээ та өөрөө зураг оруулах гэж байгаа бол ер нь зураг постлоод оруулна. Гэхдээ энэ нөгөө админууд нь шүүгээд те энэ өмнө постлогдсон зураг байна уугүй гэдэг шүүгээд хэрвээ постлогдоогүй сонирхолтой мэдээлэл авах юм бол цаашаа оруулаад олон хүндийн зургийг чинь түгээж өгдөг юм шүү гэдгийг бас хэлмээр байна. За ингээд дараагийн дугаараараа эргээд уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.